За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Босгогийн эдэр байна. Би одоогоор Австрали улсын Мельбурн хотноо бизнес удирдлагаар төгсөх курст суралцж байгаа. Одоогийн байдлаар бас Монголын ЮНЕСКОгийн үндэсний комиссад соёлын асуудал хариуцсан мэргэжилтээр ажиллаж байгаа. Өнөөдөр би яг та бүхэндээ өөрийн ашигладаг 3 аппликейшнийг танилцуулнаа. За эхний аппликейшн бол Grammarly гэдэг нэг аппликейшн байгаа. За энэ бол мэдээч англи хэлээр яг бичгэд яг үгсийн алдаануудыг засдаг маш хэрэгтэй аппликейшн байгаа. За ангийн одоо Notepad байлаа. За энийгээ keyboard-тоо авсаргаад за одоо би энэ дээр жишээлбэл ингээ англиар бичихэд алдаанууд байгаа шүү дээ. Тэгэхэд яг энэ дээр би ингээ дарахад яг ямар алдаа гарсан бэ гэдгийг цаанаас ингээ засаад үгсгийн байж болно, артиклийн алдаа байж болно, янз янзын төрлийн алдаанууд байж болно. Мэдээч алдан бичихэд юм уу, хин нэгнтэй англиар ярихад юм уу, английнхаа чадвараа хөгжүүлэхэд хэрэгтэй аппликейшн гэж бол Grammarly-г бол боддог байгаа. За дараагийн та бүхэнтэй ярих аппликейшн бол Тэтгэлэг гэдэг апп байгаа. Тэтгэлэг гэдэг апп бол дэлхийн одоо бүх улсуудын тэтгэлгүүдийг бол тэтгэлгийн мэдээллүүдийг дотроо агуулдаг маш хэрэгтэй аппликейшн гэж бол би хувьдаа боддог. Одоо үүнд Австралийн тэтгэлгүүд байна уу? За Аз нохон далайн бүсийнх байна уу? За Европын байна уу? Янз янзын улсуудын тэтгэлгүүдийг ингэж багцсан байдаг. Тухайлбал одоо Австрали руу ороход засгийн газрын тэтгэлгийнхэн тухай мэдээллүүд яг ямар мэргэжлэр магистрт тэтгэлгүүд олгодог вэ? IELTS-ийн хэдэн оноо шаардлагатай байна? Юу өөр нэмэлт шаардлагатай байдаг вэ гэдгийг тухайлбал дотроо багцлж өгдөг болохоор тэтгэлэг гэдэг аппыг бас та бүхэндээ санал болгож байна. Тэгээд сонирхоод үзвэл маш та бүхэнд хэрэгтэй гэж бодож байна. За миний та бүхэндээ хуваалцах сүүлийн аппликейшн бол Zoom байгаа. За мэдээч COVID-19 цар тахлаас болоод бүх зүйл дижитал хэлбэрт бол шилжсэн. За энэ одоо хичээл байна уу, оюутнуудын одоо бас сургалт байна уу, эсвэл олон улсын хурал байна уу, байгууллагуудын уулзалт байна уу, янз янзын зүйл дээр Zoom маш их хэрэглэгддэг. Тэгээ Zoom-ыг би яагаад сонгодог вэ? Яагаад одоо Skype юм уу, бус аппликейшнуудыг сонгодог гэхээр Zoom бол хэрэглэхэд дэндүү хялбархан. Түүнээс гадна Zoom дээр магадгүй одоо хоёр хэл дээр ч юм уу өөр хэл дээр хурлууд болж байхад хүссэн хэлээрээ сонгож болдог. Давхар хүмүүс дэлгэцээ хуваалцаж байхад яг тэрийг гоё сонгож болдог. Тэгэхээр Zoom бол хялбархан, тэгээд хэрэглэхэд дайггүй бас аюулгүй гэдэг утгаараа Zoom-ыг бол би яг дандаа сонгодог байгаамаа. Хэрэв та Unitel-ийн хэрэглэгч бол яг энэ хурал зөвлөгөө хичээлүүд зориулсан e-meeting дата багц нь 50% хөнгөлөж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн үүнийг заавал сонирхоорой.